Сайхан шинсэн үү? Сар шиндээ сайхан шинэлж. За тэгээд онд минь тарган тавтаа орвоо. За бид нар цуглааны дараа хамтдаа ахмад буурлуудтайгаа мэдлэх. За золгох ёсыг бол гүйцэлдүүлнэ. За тэгээд та бүхэн маань бас тисийн ядан хүлээгээд яаж мэдлэх юм болоо гэж гайхаад ижиж магадгүй. Гар ингээд гар барих ч юм уу эсвэл золгох юм уу яах юм бол гэд. Тэгэхээр цуглааны дараа бид нар хамтдаа гэр гэрээс авчирсан эдээ будаагаараа бинийгаа дайлаад за энэ шидрүү мөнгөн өвлийг өнтөөд авсны баяраа тэмдэглэнэ. За та бүхэн бол гэр гэрээр ах дүүс нараараа мэдээж ирэг цуглаа тэмдэглэсэн байх. Өнөөдөр цөмөр хамтдаа итгэлийн гэр бүлтэйгээ бас хамтдаа тэмдэглэх цагийг гаргана. За ойрын үед нэлээд олон баяр давхцсан, нийлсэн тийм өдрүүд бол болж байна. Нөгөө цагаан сар маань нэлээд хоошоо болсон болж байгаа болохоор энэ жил бас л их сонирхолтой Мартин 8-ыг бууцтай тэмдэглээд ч юм уу те хүмүүс маань хэвийн буулгаж анжааг байхдаа Мартин 8-ыг тэмдэглэж байгаа айлуудж байна. Манай эхнэр одоо анх удаага цагаан сараар төрсөн өдрөө тэмдэглэж үзлээ гэдэг ч юм. Ингээд манай гэрийн хувьд бол ингээд нэг юм бэлгийн хурбуун гэдэг шиг баярын хур буусан өдрүүд байлаа. Яг юуг нь тэмдэглэхээ сайн мэдэхгүй. Ямарсан шинийн нэгэндээ бол аав ээж ах トゥ нараа золгох хэвээр. За шинийн хоёронд цуглааныхаа хамгийн өндөр настай хүмүүсүүдээр бас ороод зарим төлөөлөл болгоо золгосон. Өнөөдөр бол үлдсэнтэй ингээд золгоно. За тэгэл цаашаа явсаар байтал нөгөө явж исэн чинь Мартин 8 төхөөд ирэнгүү. За Мартин 8-ыг нь одоо ингээд эхнэрийнхэн төсөө өтөртөө хамтгаж байгаа шүү гэдэг дунд нь нэг торт авах жишээ ч юм уу. Ингээд ер нь бүх юмыг хамтгаад явчлаа. За одоо хэдүүлээ цөмөрөө жоохон баяр ёслолынхан тэр нэг юм одоо мэдрэмж тэр байдлаасаа төр зур өөртөө жоохон өөр дотор ингээд нэг солиот буудаал те бууз харагдаал ууц харагдаал байгаа тэр нэг мэдрэмжээ төр зур жоохон хоош нь тавьж агаад ихснэрөө хандаад ихснийхээ үгэрийг анхаарлаа хандуулцгаая. Яагаад тэгэхээр эдгээр өдрүүдэд бидний баярлж байгаа хооронд бидний Христ сэтгэлд уламжлалт маань нэг сонирхолтой бас байнга бидний хийдэг нэгэн өдрүүд маань аль хэдийн ихэлсэн байгаа. Тэгээ бид нэг баярлж агаад хажуугаар өнгөрөөд явцсан. Тэгэхдээ бид нар одоо тэрийг бол турсан санах ёстой цагууд бас байна. За энэ цаг цөмөр хамтдаа хийсний өврөө анхаарлаа хандуулцгаая. Залбираад Бурханы дотор зүрх сэтгэлээ бэлдээд их эзэн минь яг одоо миний дотор догдолж байгаа, магадгүй санаа зовж байгаа. Эсвэл миний зүрхийг ямар нэгэн өөр зүйл рүү чиглүүлж байгаа тэр бүх дуу хоолойг би таны загалмайн өмнө авчирч гин гэж цөмөрөө түнд хандаа хэлцгээе. Тэгээ бид зүрх сэтгэлээ нээж байна. Таны амьд ариун үгийгтэн уншиж байхдаа түүнээс суралцаж зүрхэнд минь та өөрийнхөө ариун үгийг хэлээч гэж цөмөрөө түнд хэлцгээе. Хамтдаа хийсний өмнө хэсэг хугацаанд дор дороо ирэн залбирцгаая. Тэнгэр газрыг улирлуудыг бий болгосон Бурхан Аав минь. Таны хүү Есүс Христийн нэрээрээс би тань руу хандан залбирч байна. Учир нь энэ өдөр бол таны бидний төлөө загалмаа дээр цовдлогдож мөн амьдсан өдөр үлээ. Та загалмаа дээрээс ялалтыг бидний амьдралд тунхаглаж өвөл мэд хатуу ширүүн гим нүглийн дор бооцогдож байсан амьдралд маань хавар мэд их эзэм та шинжлэлийг авчирч бидний амьдралд итгэл найдвар баяр хөөргийг авчирхаар дахин амилж бидний төлөө өөрийнхөө авралыг гүйцэлдүүлсэн Бурхан билээ. Их эзэм энэ өдөр таныг бид хинбэ гэдгийг танд дурсан санаж танд алтар магтаалыг өргөж таны дотор тантайгаа улам илүү ойртож нэгт тантай нэг болохыг хүсэж байна эзэм минь. Одоо бидний зүрхсэл дотор байгаа альва санаа зовнол магадгүй баяр хөөрийн догтлол эсвэл уух шүү. Их эзэм минь бидний дотор байгаа бүхий л тэр бүх мэдрэмжүүдийг би таньдаа өргөж байна. Амьдралын ямар ч төгс байдал донд байсан их эзэн Бурхан минь та өөрийнхөө үгээр дамжуулж та биднэрт яриач таасгүйж байна. Таны үг бидний сонорт ирэх үед үгтэй нэг эзэм тэнгэрт биелдэгшгэ бидний амьдрал дээр биелэл олох болтугай. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен.
Христэд итгэгч нарын түүхэнд хавар болгон эзэн Есүс Христ амьлсан өдрөөс өмнөх 40 хоногийг эзэн Есүс Христийн одоо зовлонгийн, шаналлын бас эзэн Есүс Христийн амьдралын утга учирыг дурсан сандаг. Өөрийнхөө амьдралын гэм нүгэл алдаа зуршлөө эзний өмнө улайдаг. Хэрвээ бидний амьдралд шинжлэх, сайжруулах, өөрчлөх ёстой зан үйл болоод итгэлийн суур байх аваас тэр бүгдийг Бурхан дотор тунгаан бясалгадаг, өөрчилдөг, сайжруулдаг, гэмшдэг, үүнийхэн төлөө мацаг байран залбирдаг тийм үйлрэл аль хэдийнэ эхэлсэн байна. Энэ жил цагаан сар нэлээд хойно болж байгаатай адилхан Мэндэлсэн баяр 4-р сарын 20-нд тохиож байгаа. Бас л нэлээд хойно болж байгаа. Тэгээд 4 сарын 20-нд Мэндэлсэн баяр болно. 4 сарын 20-ноос өмнө 3 сарын 5-наас ахуулж дэлхийд дахинаа Лент улирал буюу одоо энэ эзэн Есүс Христийн өмнө 40 хоногийн мацаг байран залбирахын залбирлын улирлыг бол зарим уламжлалыг хатуу баримталдаг шуулгамдын хувьд бол тэмдэглэдэг. Манай чуулган бол энэ 40 өдрийн мацаг барих ч юм уу энэ нэг бол яг хатуу тэмдэглэдэггүй ч гэсэн бид нэр үнээс суралцдаг. Санах ёстой зүйлээ санаж өөртөө дотор цэглэх ёстой зүйлсүүдээ бол цэгэнж явдаг байх. Тэгээ энэ жил 4 сарын 14-өөс 20-ны хооронд бол ариун 7 хоног буюу эзэн Есүс Христийн Иерусалим руу орж ирсэн сахуулаад Иерусалимд өөрийнхөө загалмайн дээр цовдлогдсон тэр өдрийг хүртэлх одоо өнгөрүүлсэн өдөр хоногуд бол үргэлжлэн тэгээ бид нар энэ жил ариун 7 хоногоор бол мацаг бариад эзний өмнө залбирах цагийг бол гаргая гэж бодож төлөвлөж байгаа. Харин түүнээс өмнөх энэ 40 хоногийн туршид тэгвэл бид яах вэ? Яг уламжлалын дагуу бол хүмүүс яг энэ 40 хоног бол залбирдаг. За монголчууд буян үлдэнэ гэж ярьдаг. Христч бид нар бол бусдад яг бусдыг ивээх, өөрт байгаагаа бусдад хуваалцах, бусдад туслах, ах дүүс нэрээ өөрийн адил хайрлах гэх мэтчлэн Библийн үг хэллэгээр бид нар энэ хэсгийг бол бас нэрлэдэг баг. Өөрөөр хэлбэл бол бид нар энэ хоногуудын туршид эзний өмнө өөртөө даруу болгон залбирч гим нүгэл байх аваас түүнийгээ улаадаг, гэмшдэг, эзний өмнө илүү их залбиралд өөрийгөө зориулдаг. Ялангуяа миний дотор Бурхны үг тушаал, Бурхны Библийн судрын дагуух бус зүйлсүүд юу байгаа вэ гэдэг дээр илүү харж хямдгаа ханддаг ийм өдрүүд бидний өмнө аль хэдийн эхлээд байна. Энэ хэсэг нь Матай номын 4-р бүлгийн 1-ээс 11-р ишлэлээр гарсан эзэн Есүс Христийн үйлчлэлээ эхлэхээс өмнөх 40 хоног мацаг байран залбирсан, Бурхны өмнө алхсан, бас сүнсээр соригдсон тэр өдрүүттэй нэгт холбоотой байдаг баг. 4-р бүлгийн 1-р ишлээс дурдах юм бол Есүс тэгээд диавол соригдохын тулд сүнсээр цөл рүү хөтлөгдөв. Тэр 40 өдөр 40 шөнө мацаг барьсны эцэст үйлсжээ. Үүний дараа соригч буюу муурын сүнс хурж ирээд эзэн Есүс Христийг гурвантаа сорж түүнийг унгаахыг оролддог. Түүний махан биеийн хүсэл, хэрэгцээ, шаардлага, бас түүний зориг, алсын хараа, харж байгаа зүйлс гэх мэтчлэн олон зүйлсээр түүнийг сорьсон байдаг. Хэдийгээр энэ ч 3 төрлийн сорилт буюу эхнийх нь талах, дараагийнх нь Бурхны хамгаалалт, тэрний дараагийнх бол эрх мэдлээр сорьсон ч гэсэн үүний цааталд маш олон төрлийн буюу олон агуулга бүхий сорилтууд энэ 3 зүйлсийн ард явж исэн баг. Тэгээ энэ 3 зүйлсийг бол эзэн Есүс Христ өөрийнхөө Бурхантай харилцаа болоод Бурхны үгэнд суурилсан тэрхүү зүйлсээр бол давж исэн би энэчээс товчхон уншчихгүй ингэж хэлсэн байна. Чи Бурхны хөв мөн аваас энэ чулуунуудыг талах бол гэж тушаагүй. Гэвч Есүс хүн зөвхөн талахаар бус харин Бурхны амнаас гарах үгээр амьдрдаг юмаа гэж эзний үгээр дамжуулж энэхүү сорилтыг бяцаасан байдаг. Тэгэхдээ диавол дахин ариун хотын өмнө түүнийг авчираад сүмийн орой дээр зогсоогоод түүнд хэрв чи Бурхны хөө мөн юм бол доош үсэр гэхэд эзэн Есүс цааш нь юу хэлсэн бэхээр Бурхан эзнээ бүүсэр гэж бас бичигдсэн байдаг гэж хэлсэн. Тэгээд түүний цаашаа өндөр уулсын орой дээр аваачаад дахин
өөрийнхөө өмнө юу хэлэхдээ хэрв чи сүхрэн надад мөргөөс энэ бүхнийг би чамд өгье гэж дэлхийн эрх мэдлүүд болон хаанчлуудыг хэлэх үед Иесус зайл сатана гэд Бурхны үгийг дахин хэлдэг. Бурхан эзэндээ чи мөргөж зөвхөн түүнд үйлчлэх гэж бичигдсэн байдаг юм аа гэж хэлсэн. Тэр энэхүү гурван сорилтын хувьд бол эзэн Иесус Христийн няцаалт нь түүнтэй хэрэлдсэнгүй, түүнтэй зодтолцсонгүй, эсвэл түүнийг байдгаар нь хараасангүй, эсвэл Иесус өөрийнхөө мэрэгэн ухаанаар тэр мойрын сүнстэй мэтгэлцэж мад шаг тавьсангүй. Иесус Христ эсвэл юу гэдгийг өөр тэнгэр элч нараа дуудаад түүд хоёулаа одоо энэ уулын орой дээр үзчих үү гэд дайн байлдаан болсонгүй. Харин Иесус Христ юу хийсэн бэ гэвэл Бурхны үгийг тэр газарт тунхагласан. Бурхны үгийг сануулсан, Бурхны үгийг хэлсэн. Бурхны үг мойрын сүнсний сорилт альва зүйлсүүдийн өмнө Бурхны үг тэр газар бууж ирэх үед мойрын сүнс ямар ч тайлбар хэлэхгүйгээр тэндээс холдон одож исэн. Ямар ч тайлбар хэлэхгүйгээр бууж өгч исэн. Ямар ч тайлбар хэлэхгүйгээр Иесус Христ дараагийнхаа алхмуудыг хийж исэн. Энэ гурван том сорилтын хооронд хэдийн хугацаа өнгөрч ирснийг мэдэхгүй. Гэхдээ бид юу мэдэх вэ гэвэл 40 өдрийн туршид Иесус Христ маш их үлссэн байсан, маш их цангасан байсан. Магадгүй яг 40 дахь өдөр нь буюу сүүлийн өдөр нь энэ гурав тохиолдсон юм билүү. Яг ямарсан 40 өдөр үлснийхэн дараа ирсэн гэдгийг харах юм бол тийм юм шиг байна, тийм ээ. Христ итгэгчдийн хувьд бол маш чухал нэг зүйл бол Христ өөрөө. Бид нар олон тохиолдолд Христийн сүм чуулганд явахдаа олон зүйлсүүдийг өөрийнхөө төв болгож идэг. Тэр нь өөрийнх нь хэрэгцээний шаардлаган дээрээс ихэвчлэн суурилсан байдаг. Хэрвээ өвчтөө зовлонтой байх юм бол эдгэрэл би яаж идэх вэ? Бурхны эдгэрэл гайхам шиг чухал байна гэж. Бидний амьдрал хэрэгцээ шаардлага, мөнгө санхүү, өөр ямар нэгэн материалын зүйлсийн хэрэгцээ шаардлага байгаа тохиол бидэрт Бурхны хангамж бидэрт хэрэгтэй байдаг. Яаж Бурхнаас илүү ихээр эвээгдэх вэ? Яаж би энэ үр ширнээсээ гарах вэ? Эсвэл яаж би өөрийнхөө амьдралыг арай жоохон нэг ийм болгочих вэ гэж. Хэрвээ харилцааны асуудалтай хүмүүс байх юм бол Бурхан бол эвлэрүүлэгч, уучлагч, өөр юу гэдгийг Бурхны бусад зан чанарууд, мөн чанаруудыг бид нар илүү төвлөрж идэг. Хүн өөрийнхөө хэрэгцээ шаардлагаасаа шалтгаалаад сүм чуулганд ирдэг. Сүм чуулган тэр хүмүүс ямар ч шалтгаан хэрэгцээнээс болж ирсэн бэ? Чуулган тэр хүний анхаарлыг юу руу төвлөрүүлдэг вэ гэхээр яг Христ рүү өөрлөө төвлөрүүлчихдэг. Яг л Христ бол чуулганы төв. Христ өөрөө чуулганы итгэгчдийн маань төв нь байх ёстой. Хэрэг бид Христ рүү биш, эсвэл Христээс өгөгдөж байгаа дайвар зүйлс рүү, Христээс өгөгдөж байгаа зарим нэг тийм харагдахуйс ерөөл ивэл рүү хүмүүсийн анхаарлыг хандуулж явах юм бол манай чуулган харамсалтай буруу тийшээгээ явж байна гэж бид өөрсдөө харж болох юм. Яг л бид Христ рүү, Христээс өгж байгаа ивэл бидэрт хэрэгтэй гэвэл хэрэгтэй мөн. Гэхдээ тэр эзэн нь өөрөө төвд нь байх ёстой. Христэглээр явж байхад бидний үнэхээр чухал санаж явах ёстой чухал зүйл байдаг. Энэ бол Христийн онол. Өөрөөр хэлэх юм бол бидний итгээд, бишрээд, шүтээд, сүсгэлэн мөргөөд яваад байгаа энэ итгэл үнэмшлийн маань төв болсон Есүс Христ гэдэг чинь чухамхүү хэн юм бэ гэдгийг байна тодорхойлж өгсөн тэр суур онол буюу Библийн хэлж байгаа тэр үнэн биднэрт хэр зэрэг уялдаатай суурьтай байгаа вэ? Эсвэл би зүгээр ямар нэгэн зүйлийн араас л яваад байгаа мó гэж. 90-ад оны их үед сүм чуулганд ирэх үед яг үнэндээ аюул олон сүмүүд будаа өгдөг байсан. Будаа ч юу ах вэ те? Будаа л гэж нэрлсэн болохоос яг үнэндээ тухайд хоол хүнс талах за ингээд хэрэг гурил будаа байвал байна. Сүүлд манай хайрын будаа гэх төрийн бус байгууллага ба Солонгосын Христ итгэгч нарын хандуулсан хандваар гурил будаа аваад элсэн чихэр аваад маш олон хүмүүст сүм чуулганаар дамжуулж бол ивэл болсон тий маш олон. Тэгээд энэхээр энэ бүх сайн зүйлсүүдийн араас бас нэг саар зүйлсүүд гарч ирсэн. Нөгөө хүмүүсийн анхаарал зөвхөн нөгөө хоол ундан дээр одоо ингээ хоол нэртэй болохоор хоол яриад байна л та тий. Хоол ундан дээр ч юм уу тий бууцан дээр ч юм уу анхаарал нь яваад Христ нь заримдаа баахгүй болох гэдэг тохиолдол байсныг үйл байсан. Маш олон залуучууд хэдэн мянгаараа Христийн сүмд ирэхдээ охин харах гад ч юм уу те эсвэл банд харах гад ч юм уу ирж исэн залуучууд ч бас байсан. Яг буруу гэж хэлж чадахгүй шүү дээ. Гүн чинь хүний л энэ чинь нэг охиныг харах нь буруу гэж Библиэлд юусоо байх уу. Тэгэл тэр дундаас гэр бүлүүд бий болдог. А гэхдээ сүм чуулганд ирэхдээ яг янз янзын зорилгоор хүмүүс ирдэг. Гэхдээ бид Христ гэж бид
Эзний сүм чуулганд ирсэн дараа бидний хараа зориг яг Христээр өөр дөр нь байна уу? Эсвэл бидний дотор байгаа зарим бусад нөгөө хэрэгцээнүүд байгаа. Тэр хэрэгцээ маань бидний дотор байсаар л байна уу гэж. Христ хүмүүсийн амьдралд маш олон зүйлээр нь дамжуулж, үйлчилж, тусалж дэмж ирсэн үгүй л ирсэн. Одоо ч гэсэн тэгдэггүй л тэгдэг. Тийм ч учраас Есүс 5,000 хүнийг хооллсон. Тийм ч учраас Есүс 7,000 хүнийг хооллсон байдаг. Тийм ч учраас Есүс Бетсайда цөмийн хажууд өвчтөй байсан хүнийг эдгээсэн байдаг. Тийм ч учраас 12 жилийн тус цус алдсан эмэгтэйг Есүс эдгээсэн байдаг. Тийм ч учраас хүүхдүүдийг ерөөлдөхөөр авчрахууд Есүс тэр хүүхэд нэг болгоныг ерөөж дагалдагч нарыгаа зэмлсэн байдаг. Ажилтан саад болоод байна гэдэг. Хүүхдүүдийг холоолоод байсан дагалдагчраа зэмлдэг. Тийм ч учраас Есүс маш олон хүмүүсийг өрөвдөж, инэрж, хайрлаж, ерөөлөө урсгалсаар ирсэн. Тэгэхээр түүний төв нь юу байсан бэ? Зөвхөн хооллох байсан юм гэж юу? Төв нь яг зөв Есүс Христ өөрөө байсан. Заримдаа бидний байр суурь өөрчлөгдөж байдаг. Яг Есүс миний итгэл үнэмшлийн маань төвд Есүс Христ маань байгаа юу? Эсвэл бид нар найз нөхдөд болохгүй л нийгэм гэдэг чинь нөгөө нэг ийм харилцаан дээр тогтдог учраас бид нар ямар нэгэн ийм бүлэгт харьяалагдаж хин нэгэн гэдгээ мэдрэхийн тулд эн чинь бас л зөв шалтгаан шүү дээ. Зөв шалтгаан. Гэхдээ зөвхөн ингэхийн тулд энэ хэрэгцээгээ хангахын тулд бид чуулганы Христ итгэлийн бие дотор энэ Христ итгэлийн гэр бүл дотор нэг бие болж явж байгаа юу? Христ зөвхөн бидний чөлөө цагийн маань зөв болгосон өнгөрөөхийн тулд эсвэл Христ итгэл зөвхөн бидний одоо юу гэх юм хоосон ходоод их маань дүргэхийн тулд эсвэл Христ итгэл бидний зүгээр ямар нэгэн санаа зов үнэлэг байхгүй болгоо зүгээр сэтгэл амар тайван ийм нэг ийм нөгөө юу гэдэг вүлээ бясалгал хийлгэж байгаа юм шиг ингэсийгээд сэтгэл санааны амар тайван ингэсийгээд нэг 80 90 100 жил за Библийн хэлснээр 120 жилийг дуусгахын тулд бидний дуудсан юм гэж байна. Есүс Христ өөр төрөд дуудсан. Өөрөөр хэлбэл Есүс Христ өөрөө бидний амьдралын төв байхаар биднийг дуудсан байдаг. Тэр Есүс Христийн үг сургаалыг сонсож, судалж түүнтэй хамт байна гэдэг нь чухал. Есүс Христийн онолтой холбоотой 3 маш чухал зүйлс байдаг. Тэр нь нэг нь юу гэхээр Христийн загалмай үхэл. Хэрв хэн нэгэн хүн Есүс Христтэй холбоотойгоор Есүс Христийн талаар би чамд ярьж өгье. Заримдаа надад хүртэл сайн мэдээ тарах гэж явж байгаа хүмүүс байдаг. Тэгээд сонсголоор гаж буруу урсгалын хөвчлэн байдаг. Чиний яриад байгаа Есүс Христ загалмайтай цовдлогдсон уу? Таны итгээд байгаа Есүс Христ загалмайтай цовдлогдсон уу? Удахгүй 4 сарын хооронд бид нар их эзэн Есүс Христийн загалмай дээрээс амилсан, үхлээс амилсан баярыг тэмдэглэж байгаа. Энэ нь бидний итгэлийн амьдралын хувьд маш чухал. Тийм учраас Христ итгэж хүмүүсийн хувьд хамгийн түрүүнд, хамгийн суурьнд нь байх ёстой чухал бидний мэдж явах ёстой зүйл бол Есүс Христ загалмай дээр цовдлогдсон, нас барсан гэдэг үг. Загалмай дээр цовдлогдож нас бараагүй Есүс Христийн талаар хэрүү та хэн нэгнээс сонсох юм бол тэр бол жинхэнэ итгэлийн бидний суурийг ярьж байгаа тийм хүмүүс биш байна. Тэр бол гаж буруу сургаал байна гэж ойлгох хэрэгтэй. Есүс Христ загалмай дээр цовдлогдсон нас барсан. Энэ нь ямар утга учиртай юм? Яах гэж? Энэ нь өөрөө бидний дээр байсан гим нүглийн хараалаас ирсэн шийтгэлийг өөрөөрөө дамжуулж авах тэр үйлдэл байсан шүү дээ. Хэн нэгэн авахгүй бол бид шийтгүүлэх байсан. Харин Есүс Христ авсан учраас бид яах вэ? Шийтгэлгүй болсон гэсэн чухал зүйл. Хоёрдугаар чухал зүйл нь Есүс Христийн амьлалт байдаг. Есүс Христтэй холбоотой түүний онолтой холбоотой 3 чухал зүйлийг Библи зааж. Нэг нь Есүс загалмай дээр цовдлогдсон, нөгөөх нь Есүс Христ амьлсан. Хэрв тэр Есүс Христ амьлаагүй байсан бол бидний найдвар хоосон байх байсан гэж Илч Паул маш тодорхой хэлсэн. Хамгийн өргөдгөмөр хүмүүс байх байсан бид. Амьлаагүй байсан бол тэгээд үхсэн өөрийгөө чаварч чадаагүй үхсэн хүнд бид итгээд яах вэ? Биднийг яаж аврах вэ? Есүс Христ амьлсан гэдэг нь бидэрт ямар итгэл найдрыг өгдөг вэ гэхээр бид бас хожим амьлуулагдана. Мөнх амийг авнаа. Мөнх амийг хүлээж авнаа гэдгийг маань үндсэн чухал баталгаа болж идэг. 3 дахь чухал зүйл нь Есүс Христийн дахин ирэлт. Есүс дахин ирнэ. Энэ удаа эрэхтэй зүгээр л нэг хаа нэгэн газар сэмхэн ирээд хүүхд шиг байгаа. Тэгээ Египт рүү зүхтаагаад одоо юу гэдгийг те хаан даалуулчихгүй шиг зүхтааж байгаа. Ингэж тэгж байгаа. Гигүнд одоо би ингэ том болцсон байсан юм аа. Ингээд ирчлээ гэж тийм ирэлт бол байхгүй.
шин тэнгэр шинэ газрынхан өөрийнхөө юг төлөөлөгчтэй тэрийг бол Иесус Христ байсан гэж зарлж байгаа. За нөгөө төгсөж сүмийн Бурхны сүмийнхэн гэж Eastern Light-ны ингээд би байгаа нөхдүүд байна. Тэд нар өөрсдөө бас яг уу Иесус Христ буюу аврагч байна гэж зарлж байна. За энэ Жокопт байгаа ээж Бурхныхан бол нөгөө бөөр эмэгтэй Бурхантай болоо явчих. Тийм юм байдгүй маа. Харин Библийн сургаал бидэрт юу заасан бэ гэвэл Иесус Христ хожим бүх хүнд зэрэг харагдах хуудасаар яаж мэдэхгүй тэр Бурхан өөрөө агуу төлөвлөгөөтэй. Зэрэг харагдах хуудасаар хинч тэнд Иесус ирсэн байна гинэ хэдүүлээ явцгаая, энд ирсэн байна гинэ хэдүүлээ тийшээ очицгаая гэж хэлэх боломжгүйгээр бүх хүнд нэгэн зэрэгт нэг Тэнгэрийн хаяанд цахилгаан нэг талаас цахилаад нөгөө талд маш хурцтай очдог шиг эзэн Иесус Христ бүх хүнд нэгэн зэрэгт харагдах болно гэж хэлсэн ба. Тэгээд өөрийнхөө хүмүүсийг, өөрт итгэсэн хүмүүсийг хон ямаа салгаж байгаа мэт өөрийнх нь баруун талд болон зүүн талд хойрлно гэж хэлсэн. Энэ гурван чухал зүйл бол христтгэлийн хувьд бол маш чухал онол юм баг. Христэд итгэжтийн гол төв нь бол Христ Иесус өөрөө. Хэрэг бид энэ гурван үнэнтэй үнэн дээр суурилсан Иесус Христийн онол сургаал түүний хинбэ гэдгийг бид мэдэхгүй байх юм бол энэ биднийг төөрөгдөлд авчирч яадаг. Буруу зүйлс рүү аваачдаг. Иохан номын 5-р бүлгийн 39 дэх эшлэлээр ийхүү хэлсэн байна. Та нар бичвэрүүдэд мөнх ам бий гэж боддог тул үүнийг эрхтэлдэг. Тэдгээр нь намайг гэршилдэг юм а гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол тэгвэл Иесус Христийг мэдэх нь Христэд итгэжийн хувьд бол маш чухал ариун нандин харилцаа үүрэг маш сонирхолтой чухал зорилго болж таарах нь. Түүнийг бид мэдхийн тулд юу хэрэгтэй вэ гэвэл бид Библиэд ойр дотн байх ёстой. Библиэд ойр дотн. Яагаад Христийн чуулган нэм гараг болгон Библийг номлож, Библийн сургаалыг заах нь Христийн чуулганы мөргөлийн гол төвд нь байдгүй гэвэл бид Христтэй танилцж байгаа учраас, Христийг таньж мэдж байгаа учраас, Есүс байсан бол өнөөдөр яах байсан бэ? Хэрхэн үйлдэх байсан бэ гэдгийг мэдж байгаа учраас. Өдөр тутмын маань амьдрал мойрын сүнс биднийг хурж ирж сорих үед бид Есүстэй адилхан мойрын сүнсний эсрэг Библиэлд ингэж байдаггүй юм аа. Библи ингэж хэлсэн юм а гэдэг тэр хүчтэй эцсэргүүцлийг бий болгож өөрийнхөө библийн амьдралыг бат зогсоохын тулд бид энэ сургаал энэ үгтэй ойрхон байх нь бидний нэн төрөнд хийх ёстой чухал зүйл. Христ итгэгчдийн хувьд нэн төрөнд хийх ёстой чухал зүйл юу вэ? Библиэд танилцах, Библийг унших, Бурхны үг сургаалыг А, Б-гүй болж мэдэх. Гэхдээ энэ зөвхөн мэдээ зогсох асуудал биш л дээ. Бид нар Библийн мастерууд болох биш. Харин Библи өөрөө бидний мастер буюу биднийг өдөртөгч нь болох ёстой. Бид Библийг сурч мэдхгүйгээр хэрхэн Библиэр өдөртүүлэх вэ? Библи хулгай хийж болохгүй, авилга авч болохгүй гэдгийг бид нар заасан юм а гэдгийг мэдээгүй тохиол бид яаж тэр бүгдийг хийхгүй байхыг мэдэх вэ гэж. Ерөнхийдөө бидний мэс чанар дотор юу зөв юу буруу вэ гэсэн тэр мэс чанарууд Бурхан анханасаа хүн тавьж өгснөг үл тавьж өгсөн. Тийм ч учраас хүүхэд баг багтаа уучлаарай гэж хэлэхдээ хинч зааж өгөөгүй багтаа нулимс нь гарч идэг. Тийм биз? Дотор сэтгэл нь хэцүү болоод бүр цаад нэг одоо хүмүүс яг хүүхдийг өстой ариун нанд гим зэмгүй цагаан цаас шиг өндөг шиг өөгүй гэж ярих дуртаад байдаг л да. Хинч өөрийнхөө хүүхдийг нэстэ балиар нүгэлтэй амт гэж хэлэхгүй нь ойлгомжтой тий. Агтах мөн чанарын хувьд ч тий. Мөн чанарын хувьд хинч тэр хүүхдэд зааж өгөөгүй л байхад хүүхд ядгүй. Хүний ямиг авчаад ингээд тий чимээгүй хүн шиг авчаа буруу юм хийж байгаа хүүхд мэддэг. Хин зааж өгсөн. Аав нь хулгай хийгээд би нөхөө ингээд чимээгүй хүн шиг аваад юуч тий ингээд царайг гаргах юм бол ингээд хулгайлаад авчдаг байхгүй гэж зааж өгсөн үү? Хинч ямар ч хүүхдэд аав ээж нь тийм зааж өгөхгүй. Ялангуяа энэ л том болохоор нь яадаг юм байгаа тий. Намайг байхгүй ингээд хэлчих гээд худаарыг бол зааж өгч л байгаа л та. Тухайд нь бол тэгдэг. Тэр нэг мөн чанар байгаад байгаа нэг гим нүглийн мөн чанар. Бидний нөгөө нэг гим нүглээс болоод булангарчсан мэс чанар маань унаад дороотоод гим нүгэлтэй болоод бид бусдыг инэрх ёстой байсан бол хатуу зүрстгэлтэй болоод инэрхээ болцсон. Хайрлахаа болцсон. Үзэн яддаг болсон, уучлахаа болцсон. Бие биендээ туслахаа болцсон. Хатуу зүрстгэлтэй болсон. Юу? Яагаад? Гим нүг шүү дээ. Хуваа хийсэн байдал, бардамзан зөвхөн өөрийнхийг эвлэлсэн. Би л болж байвал бусдах хамаагүй гэсэн тэр зүрстгэлүүд чинь хүний дотор Бурханаас анханаас нь тавьж өгсөн бие биендээ туслах, өрөвч зөөлөн байх, уучлах, инэрэнгүү байх гэсэн тэр Бурханы бидэнд тавьж өгсөн Бурханы дүр төрх болох тэр мөн чанаруудыг маань эвдэж
сүйтгэсэн байдаг. Харин Есүс Христ энэ дэлхий дээр ирснээс болж бид нар яадаг вэ гэхээр тэр дотоод мөн чанар маань, мэс чанарууд маань, тэр бүх зүйл маань дахин сэргдэг. Яаж? Библиэр. Яаж бид мэдэх юм? Библи заасан учраас, Библи бидэрт хэлсэн учраас эн чинь болохгүй юм байна. Хэрвээ би үзэн ятсаар байх юм бол эн чинь намайг дотроос минь идэхээс гадна яг Бурхантай харилцах харилцаанд маань сөргөөр нөлөөлөх юм байна гэдгийг бид Библийг уншиж ойлгосныхаа дараа бид бусдыг уучлах гэж хичээж оролдож эхэлдэг. Энд хугацаа шаардлага хэрэгтэй байвал хэрэгтэй. Тийм учраас Библиэлд үгсэн бэлэр наад бичвэрүүд чинь Есүсийн талаар ярьдаг юм аа. Миний талаар буюу Есүс Христийн талаар ярьдаг гэж өөрөө хэлсэн мэт. Христэд итгэгч хүн Христ төвтэй байх ёстой. Христ төвтэй байхын тулд Библийг танин мэдэх хэрэгтэй. Библийг танин мэдхийн тулд Библийн хэлж байгаад бид нэр олж мэдэж зөв хандах ёстой. Библиэд бид нар зөв хандах ёстой. Өнөөдөр би 3 зүйлийг та бүхэнд товчхон бас хуваалцсан байна. Нэгдүгээрт нь Бурхны үгийг бид нэмт тэргуунд тавих ёстой. Бурхны үгийг нэмт тэргуунд тавих ёстой. Яагаад Евангелийн буюу бид нар протестант урсгал бидний өнөөдөр яригдаад байгаа энэ итгэл үнэмшил маань католикийн итгэл үнэмшлөөс тусдаа гарч эсэргүүцэж гарч ирсэн. Бүхний тэргуунд Бурхан өөрөө Бурхны үг байх ёстой гэдэг үг байхгүй юу? Мэдээж айгүй олон шалтгаанууд байгаа. Түүний нэг маш чухал шалтгаан Бурхны үг нэн тэргуунд байх ёстой. Бурхны үг нэн тэргуунд биш. Эсвэл хэн нэгэн санаваартан, хэн нэгэн удирдагч, хэн нэгэн манлайлагч, хэн нэгэн тослогдсон, томилогдсон гэж өөрийгөө юу гэж хэлдэг юм байгаа, юу гэж хэлсэн бай. Тэр хүн Библийн үгээс гадуур, Библийн үгээс давсан ямар нэгэн зүйлийг ярьж, тунхаглаж, зааж, хэрэгжүүлж ирэх юм бол үүнд гажууд л оршиж байна л гэсэн. Юу хамгийн төвд байх хэвээр Библи. Энэ зөвхөн сүм чуулганы амьдралын хувьд ярьж байгааг бол бас үгүй юм аа. Сүм чуулганы амьдралд бол мэдээж хэрэг Библи чухал байл. Бид нар сүмд ирээд нэг цаг 30 минутын цуглаа хийж байгаа. Бараг 45 минутын би ярьж байна те. Энд чинь номлож байгаа хүмүүс ярьж байгаа. Ингээ бодглоо нөгөө Библийн сургаал гэдэг чинь хамгийн чухал юм байна. Гэхдээ таны амьдралд Христ гэдэг бол зөвхөн ингээд бүлгэрээ сууж байгаад бүлгэрээ ингээд явдаг тийм зөвхөн тийм хэслүүдтэйгээр нөгөө талд нь чухал зүйл нь юу гэдэг вэ? Хувь хүн Бурхан хоёрын хоорондын харилцаа яригдж байгаа шүү дээ. Хувь хүн Бурхан хоёрын харилцаа. Энэ хувь хүн Бурхан хоёрын харилцаан дотор чинь юу хамгийн том байр суурь эзэлдэг вэ гэвэл Библи байхгүй юу? Заримдаа бид нар чихээ тагилчаад зөвхөн өөрөө яриад ах тохиол байдаг. Чихээ тагилчаад өөрөө ярьдаг. Энэ харилцаа мөн үү? Биш шүү дээ. Энд чинь зөвхөн би зүгээр өөрөө л ярьж байгаа л гэсэн. Ялангуяа том дарга нар тийм байдаг тий. Том дарга нар бол хурж ирээд өөрөө бүх юмаа ярьчаад сайхан ярилцлага боллоо яваад өгдөг тий. Энд чинь ярилцлага биш шүү дээ. Нөгөө яриа. Хин нэг нь хурж ирээд яриа хийж л явж байгаа. Ярилцлага гэдэг бол яг нэг нэгнийгээ сонсдог, нэг нэгэндээ үгийг хэлдэг, хоёр талын харилцаа. Бурхан бит хоёрын хоорондын харилцаа чи яг л ийм байх ёстой шүү дээ. Бид ярихдаа яадгүй, залбирал, гуйлт, магтан дуу, өөр юу гэдгийг бид нар нус нулимстайгаа холдоод бүх юм хэлдэг. Яста тэр намайг ингэж үзье ядаад би уулын тэрийг ингэж бодоогүй байхгүй бурхан минь гэдээ бид нар тийм зүрхнийхээ нарийн нандин юмаа хүртэл хэлдэг. Тийм биз? Заримдаа гомдон, уйлан, заримдаа баярлсандаас болоод магтан дуу бидний ямаас гарна. Заримдаа шархалснаас болоод нулимс бидний нүднээс урсдаг. Энэ бол биднээс Бурхан руу хандаж хийж байгаа зүйлсүүд. Харин Бурханаас биднэрт хандаж хэлдэг зүйлсүүд юу вэ? Хэрхэн Бурхан биднэрт хандаж хэлдэг вэ? Библи. Хэрвээ та Библийг уншихгүй, Библийг судлахгүй, Библийн үгийг дагахгүй байх юм бол Бурхан минь таанд үгээ хэлээч гэсэн хэрнээ уншихгүй байх юм бол миний хөө над Библийг нэгээр уншичаач л гэж хэлдэг. Ер нь бол маягүй тодорхой. Библиэл дээр чинь би хэлсэн байгаа. Чи байтугай чааш хэдэн тэр бомбд нь хилээд болоод ирсэн юм аа. Наад үгээ уншаал гэж. Тэгэхээр бид Бурхны үгийг төвдөө тавьж Бурхны үгийг сонсдог хүмүүс байна. Хамтдаа бүгд Марк номын 12 дугаар бүлэг дээр очицгаая. Марк номын 12 дугаар бүлэг дээр нэг юм сонирхолтой ярилцлага болдог байгаа. Энэ сонирхолтой ярилцлага нь садукеучуд буюу дахин амьлалт байхгүй гэж боддог хүмүүс. Тэгээд Есүс Христ хоёрын хооронд болсон нэг тийм ярилцлага юм байна. За 12 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлээс би та бүхэнд нэг хялтгаан хэдэн ишлэг уншаад байгаа юм. За 12-ийн 19-оос ахуулаад уншия.
Амьлалт гэж 18-аас уншиж. Амьлалт гэж байхгүй хэмээн ярьдаг садукеичүүдийн зарим нь Есүс дээр ирж түүнээс асуусан. Багшаа, Мосе хэрв хэн нэгний чинь ах нас барж эхнэр нь хүүхэдгүй үлдвэл дүү нэхнэртэй нь гэрлэж ахынхаа өрөөдмийг залгуулах ёстой гэж бидэнд бичсэн. Ах дүү долоолаа байсан. Уг нь эхнэрээ аваад үр хүүхэдгүй үхсэн. Хоёр дахь нь тэр эмэгтэйг авч нас барахтаа үр удмаа үлдээсэнгүй. Гурав дахь нь ч бас адил. Тэгсээр долоолаа үр удмаа үлдээсэнгүй. Бурхны эцсийн өдөрт өнөөх эмэгтэйч нас бараа үхв. Амьлалт тэр хинийх нь ихнэр болох вэ? Учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрэлсэн шүү дээ гэхэд. За ингээд асуудаг. Энд нөгөө нэг дэд хул номын дээр гардаг дэд хул номын 25 дахь бүлэг дээр нэг юм гардаг. Яг энэ түүх одоо тушаалыг хэлсэн байдаг. 25 дахь бүлгийн 5 дахь ишлээс харах юм бол Израилийн ард түмэнд өгсөн хууль дүрм дотор хэрвээ хэн нэгэн хүн нэгэн эмэгтэйтэй бүсгүйтэй гэрлээд үр удмаа үлдээж чадаагүй ялангуяа тухайн нөгөө нэг эрэгтэй хүүхэд тэр гэр бүлийн нэрийг шашин авч явдаг учраас эрэгтэй хүүхэдгүй байсан тохиолдолд ялангуяа тэр өөд болчих юм бол түүний ах дүүс нараас нь эхнэрээ болгож аваад үр удмын залгуулах үрийг гаргах ёстой гэсэн тийм хууль байсан. Тэрийг хийгээс татгалцах юм бол нийт ард түмний шившиг болдог. Тийм ёс заншил байсан. За яаж шившиг болох вэ гэх юм бол нөгөө тахилч нартаар очиод иш үзүүлэгч нартаар очиод явах гэхээр энэ хүн намайг эхнэрээ болж авахыг зөвшөөрсөнгөө би өөд бас нөхрийн өмөр удмыг үлдээх гэсэн чинь энэ ах トゥ нар зөвшөөрөхгүй байна гэдэг. Тэгээд хэрвээ тэд нар нэрээ тэгсэн үг бол тиймээ гэх юм бол тэр эмэгтэй тэр хүний шаагаагийн тайлж нэг таашаагийн тайлж аваад нүүрлөө нулимаад тэгээд тэр гэр бүл үеийн үед ичгэр болдог байсан. Тэгээд шаагаагаа тайлуулсан ах トゥ нарын өмөр удмыг залгахаас одоо зайлсхийсэн ийм гэр бүл гişin гэж нэрлэгддэг ийм соёл одоо хууль бол тухайд бол байсан баг. За яг энэ хуулийн дагуу одоо яаж байгаа вэ гэхээр садукеичуд Иесусээр очиод сорж штт. Тэгээд тэгсэн чинь бүгдээрээ нас очил яах вэ? Тэгээд тэнгэр уусчаад хинийх нь ихнэр болно гэж болох байх гэж л. Гэхдээ нэрээ би энэ хэсгийг эхлээд уншиж байхдаа яг тэгж болсон. Нэрээ хинийх нь болох юм болоо гэд. Гэтэл Есүсийн хариулт ерөөс тийм баг. Хинийх нь ч юм уу тэрнийх нь ч юм уу энэнийх гэдэг талаар огт хэрэг. Есүс юу гэсэн бэхээр та нааш одоо юун дэлхийн юм яриад байгаа юм бэ гэж. Юусо тийм байхгүй шүү дээ. Тэнгэрд очиод хоорондоо ингээл нэг нэгээрээ ч юм уу хоёр хоёроо нэгээрээ суунчиж байх. Хоёр хоёроо ингээл ихнэр нөхөр болоод ингээд амьдрын гэж бодож байгаа бол тийм байхгүй. Та нар юун дэлхийн шиг юм яриад байгаа. Битгий ийм зүйл бод те. Тэнгэрийн улсад чинь бид нар тэнгэр эснэр шиг байна гэдэг талаараас. За энэс нь үндэслээ зарим хүмүүс юу гэж боддог. За тэгвэл тэнгэрийн улс гэх юм бол ихнэр нөхөр байхгүй болох юм байна гэдэг гэх хэмжлэн байдлаар энэ цанцын тайлбаруудыг бол гаргаж ирсэн. За тэр бол бидний өнөөдрийн сэдэв бол биш. Энэ сэдвээр суралцахыг өсвөл манай төөсөн ангид суралцаарай гэх байхгүй. Анги эрхлээ хандаад. Есүс Христийн хариулт юу байсан бэ гэхээр буцаагаад тэр хүмүүсийг Бурхны өрөөнд анхаарлыг хандуулдаг. 19 дэх эшлэлээр болон 23 дахь эшлэлээр ийм хэлсэн байна. Асуусан эшлэл. Амьлалт тэр хинийх нь ихнэр болох вэ? Хинтээ нийлэх вэ гэж асуудаг. За ингээд Есүсийн хариулт бол хоёр янзын хариултыг бол өгсөн байдаг. 25 дахь эшлэл 24-өөс 25 дахь эшлэл зэмрээ харцгаая. Есүс тэдэнд та нар бичвэрийгч Бурхны хүчигч мэдхгүйгээсээ төөрөлж байгаа хэрэг энэ босоо гэж хэлдэг. Эхнийх нь хариулт нь. Энэ их айхтар үг. Ямар сонин юм асуудаг юм бэ? Яг Есүс бол амар зэмлсэн л та садукеичдэг. Та нар Библийг уншилтаа л гэсэн үг шүү дээ. Тийм үндсэндээ Библийг уншиж. Чи Библийг мэдэхгүй байгаа болохоор ийм асуугаад ийм юм төөрөлдөд байна. Библийг унш. Библиэр чинь байх гэж. Учир нь хүүхдээс амьлахад тэд гэрлэгч үгүй, нөхөрт гарахч үгүй, харин тэнгэр эс нартай адилхан болох юм а гэжсэн. Садукеичүүдийн хувьд бол юу байсан бэ? Тэд нар уламжлал тэдний хувьд чухал байсан. Мэдээж альва уламжлал гэдэг бол чухал үг бол чухал. Гэтэ яагаад? Бүүми зүгээр л ингэх ёстой учраас ингэж байгааг гэвэл харамсалтай байна. Яагаад бид нар ингэдэг вэ? Яагаад энэ бүгдийг хийгээд байгаа вэ? Гэдэг чинь чухал. Энэ Есүс Христ садукеичуд хандаж юу хэлж байгаа гэхээр Библийг унш. Одоо бидэрт хэлж байгаатай адилхан тий. Библийг унш. Библийг бүхнийхээ төвд байлга. Бурхны үгийг мэдэх юм бол бид ч гэсэн Христийг таньж мэднэ. Христийг таньж мэдэх хэрээр бид Христийн хүслийг мэддэг. Тэр хэрээр бид Бурхны дотор мэрэгэн ухаантай явдаг. Мэрэгэн ухаантай. Библи
3 хил дээр 40 гаруй хүмүүсээр дамжуулж 1500-аас 1600 жилийн турш бичигдсэн гайхалтай алдаа мадаггүй. Нэгч Библийн ишлүүд нь нөгөө Библийн ишлээ үгүйсгдэггүй Бурхны онгодоор бичигдсэн бидэнд өгсөн Бурхны хүсэл, зарлиг, түүний тушаал, загтал. Тэр Бурхны өгсөн энэ тушаал зарилгыг бид уншиж, нээж, судалж бид яах ёстойгоо таньж мэднэ гэдэг нь их чухал. Хоёрдугаарт нь Библийг уншиж судлаад зүгээр тэгээ зогсох биш. Түүнд итгэх нь маш чухал. Бидний Бурхны үгэнд маш нарийн чанд хандах ёстой. Библиэлд ингэдэг юм аа. Гэхдээ би бол ингэхгүй. Гэх юм бол нөгөө Библи судалсны, уншсны шаардлага өрцөө үр дүн гарахгүй гэсэн. Библийг уншиж судалсан бол түүнд итгэж түүгээр удирдуулах ёстой. 12 дугаар бүлгийн 26 дугаар эшлэлээр инх хэлсэн байна. Харин үхэгсэд амьлах тухайд Мосегийн номд Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан бол би байгаа юм гэж бутан дотроос Мосед бурхан айлсыг та нар уншаагүй юм уу гэж хэлсэн. Бурхан бол үхэгсдийн бус, амьдын бурхан. Үхлийн дараач гэсэн амьдрал биднэрт байгаа. Тэр хэлэгдэж байгаа Бурхны үгсүүд бол бидэрт мөнхөд хамааралтай чухал үгсүүд юм а гэж. Зарим хүмүүс Библийг хүүхдүүдэд ч юм уу эсвэл жоохон тэнэг хүмүүс зориулсан эсвэл юу гэдгийг тэгээд нэг юм мэдгүй тийм нэг амьдрал нь нэг жоохон хэцүү байгаа хүмүүсээр үлсэн л юм бах гэсэн байдлаар хандах тохиолдол байдаг. Гэтэл маш олон эрдэмтэд, маш олон мэрэгэн ухаантай суут хүмүүс Библийг уншиж, Библийг шүтэн биширч, Библийг харж, мөрөөдөж, Библиэс суралцаж, өнөөдрийн дэлхийн ертөнцийг бий болгож, өнөөдрийн дэлхийн ертөнцийн олон гайхамшгууд дотор бий болж гар нийлж орж ирсэн ба. Жишээ нь Яов намын 26 дугаар бүлгийн 7 дугаар эшлэлээр илчилгүй хоосон дээр умардыг тэрээр дэлгэж, эзгүй хоосон дээр газар дэлхийг өлгөдгөө гэж. Яов ном бол Библийн хамгийн эртний бичигдсэн номуудын нэг. Өөрөлд дэлхийн ертөнц ямар нэгэн зүйл дээр ингэж тогтдог биш, харин хоосон агаар мандал буюу оёоргүй гүн дээр тогтож байдаг талаар Яов намын 26 дугаар бүлэг дээр аль хэдийн хэлсэн байдаг. Олон хүмүүс шинжлэх ухаанаар Библийг батлах гэж оролддог бол уучлаарай. Тэр бол ёстой нэртэй шоргоолцоор одоо бүхэл бүтэн нэг шоргоолсны тайллаар Монгол улсыг тайлбарлах гэж байгаатай л адилхан л юм болж байгаа. Яг гэвэл хизээч Библи хэн нэгэн зүйлээр баталдаггүй, Библи өөрөөрөө баталдаг. Яв хэрхэн дэлхийн ертөнцийг агаар мандалтай тогтож ирснийг бид нар мэдгүй. Гэтэ Бурхан өөрийнхөө үгээр дамжуулж түнд хэлсэн байдаг. Исаия номын 40-р бүлгийн 22 дугаар эшлэлээр цалцаанууд шиг оршин суугчдтай дэлхийн тойрог дээр залардаг тэнгэрийн хүшиг мэт татаж майхан мэт дэлгэн оршдгийг тэр билээ гэж хэлсэн байдаг. Исаия хэрхий дэлхийн ертөнцийг юм тойрог буюу бөөрөнхий хэлбэртэй гэдгийг мэдсэн бэ. Гаднаас нарсан юм уу? Элон Маск шиг юм пуужин суугаад гаднаас нарсан уу? Үгүй. Эртний грекийн философчид манай эртний нийтийн тооллын өмнөх 3 дугаар зуунд дэлхийн ертөнц бол бөөрөнхий юм байна гэдэг талаар шуугиж хэлсэн байдаг. Энэ талаар манай эртний бөөр өмнөх одоо юу гэх юм нийтийн тооллоос өмнөх 5 дугаар зууны үед хамгийн анхных нь дэлхийн бөөрөнхий байсан юм байна гэдэг одоо энэ талаар бичсэн зүйлс гардгаа гэж зарим эрдэмтдүүд үздэг. Жишээ нь 350 оны үед буюу нийтийн тооллын өмнөх Аристотелийн үед бол яг дэлхийн ертөнц бөөрөнхий байдаг талаар бол хэлсэн байхад Исаия ном манай эртний өмнөх 736 оны үеийн имийг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл Библи аль хэдийнэ дэлхийн ертөнцийг бөөрөнхий гэдгийг хэлсэн мэт. Тэгээд шинжлэх ухаан баталсан суу тэгээд юу гэж аль хэдийн л зүгээр л Библи хэлсэн байсан шүү дээ. Зүгээр Библи шинжлэх ухааны баталж чадахгүй байгаа зүйл нь худлаа гэсэн үг үү? Тэгвэл үгүй. Дэлхийн ертөнц тэгвэл тэр үед дөрвөлжин байгаад шинжлэх ухаан баталсны дараа бөөрөнхий болсон юм уу? Үгүй. Олон хүмүүс Библийг зүгээр л нэг гинэн одоо тийм үлгэрийн ном гэж бодох тохиол байдаг. Гэтэл үгүй юм. Гэгэн Августин ариун бичээс бол бидний гэрээс
ирсэн захиа, бидний гэрээс мань ирсэн захиа гэж хэлсэн. Исаак Ньютон бурхнаар онгод оруулагдсан хүмүүсээр бичигдсэн бурхны үг болсон Библиэд итгэх гүн гүнзгий итгэл надад бий. Би Библийг өдөр бүр судалдгаа гэж Исаак Ньютон хэлсэн байдаг. Жорж Вашингтон бурхан бол Библигүйгээр дэлхийн ертөнцийг зөв зүйтэйгээр удирдан чиглүүлэх боломжгүй юм а гэж хэлсэн байдаг. Абрахам Линкольн Библи унших нь надад маш их ашгийг өгдөг. Энэ номны өгч байгаа бүхнийг ав тэгснээр та нар амьдрахтаа ч хүүхдээч илүү дээр хүн байх болно гэж хэлсэн байдаг. Алдарт эрдэмтэн Муди Библи бидэнд хур их мэдээлэл дамжуулахаар өгөгдөөгүй харин хувьсан өөрчлөлтөөр өгөгдсөн юм а. Джон Весли энэ ном 3 төрлийн хүнээр бичигдсэн байх боломжтой. Нэг бол сайн хүн, нэг бол муу хүн, эсвэл бурхан. Сайн хүн бичсэн байх боломжгүй учир нь тэд эдгээр үгс нь бурхнаар ишлэгдэж өгцөн гэсэн сайн хүмүүс худлаа ярьж чадахгүй учраас тэгж бичиж чадахгүй. Муу хүмүүс бичсэн байх боломжгүй учир нь тэд өөрсдөө буруудахгүй. Энэ муу гэж бичсэн учраас тэгэхээр бурхан л бичсэн байх боломжтой болж байна гэж хэлсэн байдаг. Джон Весли үргэлжлүүлээд намайг нэг л ном хүн болгосон тэр бол Библи гэж хэлсэн байдаг. Тийм учраас Библи итгэж, Библийг дагаж амьдралаа түүнд хөвөр өдөртүүлнэ гэдэг бол чухал. Гэтэл яг үүнд маань юу саадуулдаг вэ гэхээр бидний мэрэгэн ухаан. Бидний өөрсдийн мэрэгэн ухаан, өөрсдийн туршлага энэ дэлхийн ертөнцийн өгж байгаа муу санаа Библийн үгэнд итгэж хүүхэд мэд түүнийг дагахад саад болж байгаа. Би энэ хүнийг уучлах юм бол би хохироод энэ хүн хожих гээд байна. Тийм учраас би уучлахгүй. Эсвэл би энэ жижигхэн зүйлийг хийхгүй байх юм бол би алдагт хүлээх гээд байгаа учраас Библийн дагуу явахлаар заримдаа жоохон их алдагдaltaй байгаа гэдэг юм а. Тэгэхээр амжилттай байхын тулд Библиэс нэг холдохгүй гэж жоохон ингэсэн энэ талаар нь захарлаад ингэ явж байгаа юм бол болчдөг юм а гэж бодож байгаа бол уучлаарай. Библиэд гэдэггүй Библи яг л голыг барьдаг. 3 дахь чухал зүйл нь юу вэ? 3 дахь чухал зүйл. Бурхны үгээр амьдрах. Бурхны үгийг унших, Бурхны үгэнд итгэх, тэгээ Бурхны үгээр амьдрах. Хэрэв амьдрахгүй бол тэгээд ямар ч хэрэггүй болчих шүү дээ. Тийм биз дээ. Манай төсөгийн юу гэж сурлаа? Эмчээ, наад эмчин бол надад хэрэгтэй. Сайн юм байна гэхдээ би уухгүй гэх юм бол ямар хэрэг вэ? Ямар ч хэрэг болохгүй гэсэнтэй адилхан. Хэрэв амьдрахгүй байх юм бол хэрэг байхгүй. 34 дэх эшлэгийг та бүхэнд уншиж үзтэн. Түүний ухаалаг хариулахыг Есүс хараад түүнд чи Бурхны хаанчлалаас холгүй байна гэлээ. Үүнээс хойш хинч дахиж түүнээс юм асууж зөрхөлсөнгүй гэж хэлсэн. Есүс хуулийн багштай уулз ярилцдаг байгаа. Хуулийн багш нарын нэг нь ирээд тэднийг маргалтыг сонсоод Есүс тэдэнд сайн хариуцлагыг мэдж түүнээс ямар тушаал бүхний ихэнд байх вэ гэж асуухад Есүс эхнийх нь сонс Израиль. Бидний бурхан эзэн бол ганц эзэн мөн. Чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрл гэсэн юм. Чи хөршөө өөрийн адил хайрл гэсэн нь хоёр дахь нь юм а. Эдгээрээс илүү агуу өөр тушаал байхгүй гэж хэлсэн. Зүгээр итгээд уншаад мэдээлэл авах биш харин түүгээр өдөрдүүлж амьдрах нь бидний хувьд бол маш чухал юм байгаамаа. Бид энэ дэлхий дээр амьдрахдаа хоёр ертөнцид зэрэг амьдардаг байгаа. Нэг нь үзэгдэх ертөнц, нөгөөх нь үл үзэгдэх ертөнц. Үзэгдэх ертөнц юунаас шалтгаалдаг вэ гэвэл үл үзэгдэх ертөнцөөс. Өөрөөр хэлбэл үзэгдэх ертөнцөөс үл үзэгдэх нь бус үл үзэгдэхээс үзэгдэх нь шалтгаалж бий болж байдаг. Тэгэхээр үл үзэгдэх болон үзэгдэх ертөнцийн аль алинд нь хаанчилж яадаг нэгэн бол энэ Библийг биднэрт захиа болгон илгээсэн тэр бурхан баг. Тэр бурхан харагдах болон харагдахгүй бүхнийг мэдж байгаа учраас бидэрт хамгийн хамтаа юм хэлэндээ. Тийм учраас энэ үг рүү, Библийн үг рүү бүх анхаарлаа христчнэр хандуулах нь чухал. Есүс Христийн загалмайдад цогцолдохоос өмнөх 40 хоногийг бид нэр одоо өнгөрөөж эхэлж байгаа. Тэр эдэн 40 хоногийн туршид энэ өдрүүдэд та бүхэн юуг илүү анхаарч явах хэрэгтэй. Нөгөө ламнар нөгөө нэг ирэх жилд юуг яавал яах хэрэгтэй вэ, зохилтой вэ гэдэг шиг юм болж байна л та яах вэ. Тэгэхдээ Библи бол угаасаа тодорхой хэлсэн байдаг те. Юу лээ? Бурхан эцэнтэй хойр бай. Ямар ч тохиолдолд тэр нь хулган жил байна уу, луу жил байна уу, могоо жил байна уу, морин байна уу хамаагүй ямар ч үед бурхан эзэнтэйгээ хойр бай. Бурхан эзнээ төвөө болгож амьдр. Төмрийг биш, усыг биш, галыг биш. Харин бурхан эзнийг өөрийг нь тэр бүгдийг нь бүтээсэн бурхан эзнээ төв болгож амьдр. Бас мөнгийг биш, эрх мэдлийг биш, өөрт байгаа боломжуудыг биш, бурханыг тэр боломжийг өгдөг
бас авдаг тэр бурхныг төв болгож амьдрах хэрэгтэй. Түүн рүү хандаж залбирах хэрэгтэй. Эдгээр ялангуяа энэ эзний өмнө ирүүлэх энэ 40 өдрийн туршид цөмөр хамтдаа бурхан руу өөртөө залбирлыг өөр төртийнхаас илүү ихээр өргөцгöö. Бурхантай хамт өнгөрөөхтэй цагуудыг илүү их гаргацгаа гэж та бүгдийг уриалж байна. Эзний өмнө залбирдаг гэсэн гимнээс асуудлаа шийдвэрлэхэд алхам хийдэг. Хөдөлтөй байсан ч гэсэн тэр алхмуудыг хийдэг. Тэр бурхны бидний ажлыг алхам хийсэн. Яков номын 4-р бүлгийн 8-р эшлэлээр бурханд ойртол төлөвлөлтийн танаа хөдөл танаа ганаац юм. Той санаа танаа зүгт. Бурханд ойртсон. Хүсэл мөрөөр замлаа зэвсгүүд биш. Бурхны зэвсгүүд гэж тавдаг уриалмаар байна. Бурхны үгийг уншия. Бурхны үгэнд итгэе. Бурхны үгээр амьдрий зэмэр. Халелуя. За хамтдаа бүгд эзний өмнөр нь залбирцгаая. Ихэсэн бурхан аав минь. Таны үг бол бидний хүлдэхтийн лөө замдах гэрэл юм аа гэж таны судартаар хэлсэн байдаг. Мөзөн Иесус хэлэхдээ хүн зөвхөн талхаар бус харин таны үгнээс амнаас гарах үг бүрээр амьдрдгаа гэж хэлсэн. Аа бид нар таны үгтэй ойр дотн байж таны үгийг содолж уншиж сурч мэдж түүнд итгэж түүгээр амьдралаа өдөртүүлэхэд та туслаач. Учир нь энэ нуус оршиж байх. Та өөрөлдөлтөд Йошуаг таны үгнээс баруун тийш зүүн тийш битгий хазаа энэ нь амжилтанд хөтлөх зам юм аа гэж та өөрөө хэлсэн. Үнэхээр бидний амьдралын амжилт бүтээл бидний хүсэж байгаа тэр олон зүйлсөд хүрэхийн тулд хийсэн бид өөрсдийн арга замаар болон энэ дэлхийн ертөнцийн залхуу арга замаар бус харин таны үгээр хөтлүүлэн чиглүүлэн заримдаа тойрог замд байх байсан ч гэсэн найдвартай хүрэх тэр замаар явахыг хүсэж байна гэсэн юм. Эзэн минь таны үгэнтэй ойр байж таны үгээр хөтлүүлэн болох та биднэрт туслаарай. Ялангуяа эдгээр өдрүүдэд эзэн минь би таны үгээр ирж гимшин залбирч өөртөө амьдралынхаа гин буруу хэрэг бүртгээ авгаан цэвэрлэж тантай улам илүү ойр дотн болж таны үгнээс суралцаж тань руу хандан залбирч зүрхнийхээ хүсэл тэмүүлэл уудгар гуниг зовлон шаналлаа хүртэл танд өргөж бас эргээд танаас сонссон ийм ойр дотн цаг байлгаж өгөөч хийзээ. Альвас оролцсон улам бэрхшээл бидний амьдралд ирэх үед их эзэн минь таны үгээр харуулж эзэн Есүс Христ байсан бол хэрхэн үйлдэх байсныг бид нар санаж мэдж тийхүү алхахад та биднэрт туслаач эзэн. Халелуя. Таны үг бол бидний хүлдэхтэн лөө замдах гэрэл. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. Эзний үгээр цөмөөрөө хөтлөөж амьдрцгаая гэдэг ш. Та бүхэн